Сайн байцгаана уу? Олон улсын нэгтлэн бодогчдын өдөрт зориулсан танин мэдхүн асуулт хариулт цэнгээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн төмөр зам салбарын хамт олон оролцогч байна. Та бүхэндээ олон улсын нэгтлэн бодогчдын өдрийн баярын мэндийг хүргэе. За эхний асуулт. Алтан загасны үлгэрийг хэн зохиосон бэ? Александр Сергеевич Пушкин. Баяр хүргэе зөв байна. За манай улсад мэрэгсэн нэгтлэн бодогчийг хизээ бэлтгэж эхэлсэн бэ? Хэд он? 1993 онд. Баяр хүргэе зөв байна. Бонз гэдэг үгийн товчлол ямар утгатай вэ? Бонзо. Мэдгүй. За нэг одоо. За. Бонз гэдэг үгийн товчлол ямар утгатай вэ? B-O-N-Z. Байгаль орчин. Байгаль орчны Төгсч байна. нээлттэй зүйл. За харамсалтай байна. Их өөрхөн байлаа. За. Бонз гэж ямар үгийн товчлол вэ? Байгаль орчин нийгмийн хариуцлага юм болов. Нийгмийн хариуцлага зээ өсгөх төгсөж байгаа харамсалтай тий. За. B-O-N-Z бонз гэдэг үгийн товчлол ямар утгатай вэ? Байгаль орчны нийгмийн захиргаа. Зөв. За, юу нь төгсөө? Харамсалтай байна тий. Хамгийн сүүлд үг нь буруу байлаа. За, энэ асуултыг ингээд алгасъя. Энэ үг маань байгаль орчин нийгэм засаглал гэдэг үгний товчлол юм байна. За. Дараагийн асуулт. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчийн институтийн төмөр зам салбар хэдэн онд үйл ажиллагаа эхлүүлсэн бэ? 2003 онд. Баяр хүргэе зөв байна. Монгол улсын төмөр замын сүлжээний нийт урт хэдэн километр вэ? 3354. За маш ойрхон байна. Энэ хариултыг бараг авчвал яах вэ манайхаа? Эсвэл нарийн хэлэх үү? Хэлэх юм уу? Нарийн хэлэх үү те? Ах уу, нарийн ах уу? За одлогын саналаар авахар шийдлээ. 3368.8 км урттай байдаг юм байна. Баяр хүргэе. За 1 ам доллар хэдэн төгрөгтэй тэнцүү байгаа вэ? Монгол банкны ханшаар. Өнөөдрийн ханшаар. За 3700 бий. за арай өндөр байна бас. Тэ харамсалтай байна. За тааш. Долларын ханш хэдтэй байгаа өнөөдрийн ханшаар? 3593. 93. Ойрхон маань харамсалтай байна. За 3600. 3600 холдоо явчлаа харамсалтай байна. За 3480. 3480 биш байна, багдж байна. За долларын ханш өнөөдрөөр хэдэн төгрөг байгаа вэ? Мэдгүй байна. За 3595. 95 биш байна. 3588. За энийг авлаа. 3587 төгрөг байгаа байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт. IFRS гэж ямар үгийн товчлол вэ? IFRS 5 4 3 2 1 харамсалтай байна цаг дуслаа. За Олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн институт гэсэн. Гэхдээ зөвлөлөө дээ. Нэгтлэн бодох бүртгэл гэсэн утгатай. харамсалтай байна биш байна. Яг оновчтой бол биш байна. STOS буюу International Financial Reporting стандарт гэдэг үг төвчлөл. Супер баяр хүргэе. Санхүүгийн тайлбарлалтын олон улсын стандарт гэсэн үг юм байна. За. Монгол улсын анхны сангийн сайд хэн байсан бэ? Чагдарч. Баяр хүргэе зөв байна.
Зорчигчийн унтлагын вагон хэдэн зорчигчийн суудалтай вэ гэсэн байна? 54. Баяр хүргэе 54. Анхны шилэн кабелийн сүлжээг Монгол улсад ямар байгууллага нэвтрүүлсэн бэ? Улаанбаатар төрөөс. Баяр хүргэе зөв байна. Инээд нь хүрээтэй их амархан асуулт ирэхэд. За. IFAC буюу Дэлхийн Нэгтлэн бодогчдын холбоонд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт хэдэн онд жинхэнэ гишүүнээр элсэн бэ? 1992. За, буруу байна. Харуултаа байна. За. 1999 онд. Харамсалтай байна. Дахин асуултыг уншиж өгье. Та хариулт буруу байна тий. IFAC буюу Дэлхийн Нэгтлэн бодогчдын холбоонд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт хэдэн онд жинхэнэ гишүүнээр элсэн бэ? 95. За, манайхан нилээл хоошоол буудаад байна шүү. Харамсалтай байна. За. 1993 байсан. 93 бас л бүр хооштой. 96. Бас хоёр хэлээд байна. Харамсалтай байна. Дэлхийн нэгтлэн бодогчдын холбоонд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт хэдэн онд жинхэнэ гишүүнээр элсэн бэ? 1991. Би бороо хэлээд байгаа юм да. Тэгвэл бүр урагшлаад яваад байна гэсэн үг. Хоошоо гооно гэсэн. Тийм. Тэгвэл 2003. за биш үү? За. За тэгвэл 2001 он. 2001 он биш байна. За харамсалтай байна. За энэ асуултыг алдагсъя. 2013 онд жинхэнэ гишүүнээр элсэж байсан юм байна. За. Монгол улсын сансрын нисгэгч Гүр Арагчаа хэдэн оны хэдэн сард сансарт ниссэн бэ гэнэ? 1981 оны 3 сарын 22. Баяр хүргэе зөв байна. Баярлалаа. За, нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль хамгийн сүүлд хизээ шинжлэгдсэн бэ? 2020 хэд онд л юм. 20 хэд. За, харамсалтай биш байна. За. Нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль хамгийн сүүлд хизээ шинжлэгдсэн бэ? 2015 он. Баяр хүргэе зөв байна. 2015 онд хамгийн сүүлд шинжлэгдсэн юм байна. За, Монголын хамгийн том биетэй сүүн тижээлтэн ямар амьтан бэ? Бавга. Биш ээ. Сүүн тижээлтэй баага байж болно. За. Монголын хамгийн том биетэй сүүн тижээлтэн ямар амьтан бэ? Тэмээ. За, тэмээ биш байна. Харамсалтай байна. Монголын хамгийн том биетэй сүүн тижээлтэн амьтан. За, ойртуулахад нэг эвэртэй амьтан байна тамнэ. За. Бууга юм шүү. Хандаа. За, баяр хүргэе хандгаа. Зүгээр буудаад авчихсан тийм. За. Ямаагаараа дэлхийд тэргүүлдэг орн ямар орн бэ? Монгол. За, харамсалтай байна биш байна. Гэтэ ямар гоё өөдрөг бодолтой гэж баярлалаа тийм. За. Хятад. Баяр хүргэе Хятад. Монгол улсын хамгийн өндөр цэгийг нэрлэнэ үү? Алтай таван богд хөднөр. Баяр хүргэе зөв байна. Үн тоо хэмжээний уруу хамаарлыг илэрхийлдэг хууль юуны хууль вэ? Үн тоо хэмжээний уруу амарлаа. Үн тоо хэмжээний уруу хамаарлыг илэрхийлдэг хууль юуны Equivalent гэдэг чинь. То надад хариулт нь бол монголоор байгаа. Тэгээ би хараад байгаа байхгүй. Тийш. За, харамсалтай байна биш байна. Асуулт нүлээ. Үн тоо хэмжээний уруу хамаарлыг илэрхийлдэг хууль юуны хууль вэ? Физик, математик. Математикийн хууль юу вэ? За, хариултыг сонсъё. За, хариултаа. За. Та бүхний мэрэгчлэлтэй холбоотой асуулт байна шүү. За, үн тоо хэмжээний уруу хамаарлыг илэрхийлдэг хууль юуны хууль вэ? Нийлүүл. За, маш төгссөн. Гэхдээ харамсалтай байна. Эрэлтийн хууль байсан юм байна. Тэгэхээр энэ асуултыг алгасъя. За,
CAPA гэж ямар байгууллага вэ? CAPA. Капа. За. Асуулт үлээ. Капа гэж ямар байгууллага вэ? CAPA. Олон улсын нэгтлэн бодлогын холбоо. Азийн нэгтлэн бодлого. За ой тэгээ ёо. За ёо баярлалаа. Аз Монголын бүс нутгийн нэгтлэн бодлогчдын холбоо юм байна. За. 2025 онд Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогчдын хэддүгээр их хурал болсон бэ? 17 дугаар. Маш олон байна. Харамсалтай. Оо, маш олон байна бүр. За. 2025 онд Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогчийн институтийн хэддүгээр их хурал болсон байна. Баяр хүргэе зүг байна. Амар итгэлгүй хэлснээр таагаад онсон байна. За. Улаанбаатар төмөр замд анхны галт тэрэг хэдэн онд орж ирсэн бэ гинэ? 1947. За маш ойрхон байна. Харамсалтай байна. Энэ хариултыг мэдж байгаа хүмүүс байгаа бах тий. Байгаа үстэй тий. За харамсалтай байна. Маш ойрхон байна. 1949 оны 11 сарын 7. Баяр хүргэе зүг байна. За. Онцгой үйлчилгээд Нарлаг Монгол галт тэрэг 1969 онд хаанаас хаа хүртэл аялж байсан бэ? Улаанбаатараас Бээжин. За харамсалтай байна. Улаанбаатараас Дархан. За баяр хүргэе зүг байна. Улаанбаатараас Дархан. За. Эдийн засгийн онолыг анх томьёолсон Шотландын иргэн хэн бэ? Мэдгүй. За харамсалтай байна. Эдийн засгийн онолыг анх томьёолсон Шотландын иргэн хэн бэ? За нэг үд үзэгдэгч гар мар гээл тий. За. За. Та нашаар хайгаад явах вэ? Асуултаа сайхан зогтоод. За. Эдийн засгийн онолыг анх томьёолсон Шотландын иргэн хэн бэ? За харамсалтай байна. Асуулт нь солигдохгүй мó? Болоог байна. За. Смит. За баяр хүргэе авчи те. Адам Смит. Тий зөв. Өөрөө шоконд орж штэ. За. За Лука Пачиоли хаанхын математикч вэ гинэ? Нэрийг сонсоо буудаж болно шүү дээ. Хоорны. За Лука Пачиоли хаанхын математикч вэ гинэ? Франц улсын. За биш. Лук Итали зөв байна. Баяр хүргэе. За. Ёлын ам аль аймагт байдаг вэ? Аян. Харамсалтай байна. Харамсалтай. Гур хамт олноор харамсалтай. За. Өмнө гав. Баяр хүргэе. Өмнө гав. За. Тод бичгийг хэн зохиосон бэ гинэ? Тод бичгийг хэн зохиосон бэ? 5 Намнаас 4. За харамсалтай байна. Намнан сүрэн гэж хэлээд алдлаа. За. Тод бичгийг хэн зохиосон бэ? Намхай жамц. Баяр хүргэе зүг байна. Намхай жам. За энэ хошин асуулт орж ирж байгаа шүү. За хошин асуулт. Баланс тэнцэхгүй бол хамгийн түрүүнд юугаа шалгах вэ гинэ? Баланс тэнцэхгүй бол хамгийн түрүүнд юугаа шалгах вэ? За харамсалтай биш вэ? Хошин асуулт. За баланс тэнцэхгүй бол хамгийн түрүүнд юугаа шалгах вэ? За мэдгүй буудаж үзэхгүй те. За Ширээгээ шалгах юм уу? за биш вэ? Харамсалтай байна. За баланс тэнцэхгүй бол хамгийн түрүүнд юугаа шалгах вэ? Хошин асуулт. Буцаад ямаа гэж харах юм лөө. Буцаад яваа. За харамсалтай байна. За хариулт нь бол тооны машинаа шалгана гэсэн. Хошин асуулт те.
Тэгэхээр хариултыг сонсоод бид нар инээжлэвэл хошин л байна гэсэн үг. За. Монголын 100-ны шилдэг романыг нэрлэнэ үү? Шилдэг арман тунгалаг тамир. Баяр хүргэе байна. Ямар шувуу усан доогуур нисдэг вэ? Атсан шүү. Баяр хүргэе. Нэгтэн бодогч нарын хамгийн ойр програм юу вэ? Манайд бол кос шүү дээ. Одоо нэгтлэн батмцлын програм лөө. За, Excel. За баяр хүргэе. Дандаа хоёр хариултсан байдаг те. Наан хийж үзээд миний царийн реакшныг анзаард юм шиг ба. Тэгээ биш олчингод дараачихаа боддөг юм шиг. За, хүн хоногт хичнээн хэмжээний агаар амьсгалдаг вэ гинэ. Килограммаар хариулах юм байна. Хүн хоногт хичнээн хэмжээний агаар амьсгалдаг вэ? Хэдэн килограмм байл гэсэн. 1000 кг. Йоо. Арай их байна. Бүр дэндүү их байна. 24. Биш байна, харамсалтай байна. 24 ихтэж байна. Хүн өдөрт хэдэн килограмм агаар амьсгалдаг вэ? 15. За 15 нилээн төгсөн. Гэхдээ харамсалтай биш үү? За нэг хариулт сонсъё. 16 кг. 16 ихтэж байна. 10-аас 12 юм бол. За 12 кг агаар амьсгалт юм байна. Баяр хүргэе. За. Монголын хаан ширээнд хамгийн олон жил төр барьсан хаан хэн бэ? Хамгийн удаан төр барьсан хаан. За харамсалтай байна. Харамсалтай байна. За. Мантгот заатан календар гаддаг цааш. Мандуул хаан. За харамсалтай байна. Харамсалтай байна. Ер нь хянаа зөвлөлтөө. Батмөх даяан. За баяр хүргэе. Батмөх даяан хаан хамгийн удаан төр барьсан байт юм байна. За. Мод толгой нийлүүлэх гэж юу гэсэн үг вэ? Мод толгой нийлүүлэх. За харамсалтай байна. Мод толгой нийлүүлэх гэж юу гэсэн үг вэ? Хашаа асуулт уу? Тошин биш. Нэг л үйлдэл нэг хийдэг юмыг л мод толгой нийлүүлэх гэж ярьдаг байхan л те. Тамхи татах юм. Ганс. Супер. Супер баяр хүргэе. Тамхи татах ганс нэрхийг мод толгой нийлүүлэх гэж хэлдэг юм байна. За бас нэгэн хошин асуулт орж ирсэн. Нэгтлэн бодогчийн хамгийн том айдас юу вэ гэж. Тооцоо зүрх нь. Тооцоо зөрхөө? Тий. Харамсалтай байна биш байна. За. Нэгтлэн бодогчийн хамгийн том айдас юу вэ? Зөрүү үсэх. Зүр үсэх. Харамсалтай байна биш байна. Хошин асуулт, хошин асуулт. Enable юм уу not responsive. За баяр хүргэе супер. Not responding гэдэг үг гарч ирэх хамгийн том айдас нь байна. За. Төмөр замчдын хөшөө хаана байдаг вэ? Дархан хотод. За баяр хүргэе. За Монголын мэрэгс нэгтлэн бодогчийн спортын 16 дугаар наадам хэдэн онд хаана болсон бэ? 16 гэсэн үү? 16 дугаар наадам. Тэгэхээр чин одоо байгаагаас 2 өмнө гэсэн үг юм байна тий. Баян онгор аймагт л болсон ямар ч байсан. За. Он За та төхөөл хэлбэл авлаа. 18 байна 19 он байна. За баяр хүргэе. 2019 онд Баян хонгор аймагт болсон юм байна. За хошин асуулт. Актив нэмэгдэхэд пассив яах ёстой вэ гинэ? Нэмэгдэн шүү дээ. Хошин асуулт Актив байна, тий? нэмэгдэхэд Пассив яах ёстой вэ? дагаад хөдлөнө. Биш үү? За. Тий. Та бол хоёрыг ч би 3 бол арай ихтэй боли яваа. Актив нэмэгдэхэд пассив яах ёстой вэ? Өөлнө. Ойлгохгүй байна. Харастай. Инехгүй байна. За. За. Актив нэмэгдэхэд пассив яах ёстой вэ?
За харамсалтай байна. Хариултыг хэлье. Гомдлохгүй тэнцэх ёстой байна. За. За Монгол улсад анхны аудитын компани ямар нэртэй байгуулагдсан бэ? Далай он. Баяр хүргэе зөв байна. 1993 онд Далай он нэртэйгээр байгуулагдсан байна. Мэргэсэн нэгтлэн бодогчдын ёс зүйн дүрмд зааснаар хэдэн суурь зарчим байдаг вэ? 5 суурь зарчим. Баяр хүргэе зөв байна. Мөнгөн гүйлгээний тайлангийн аль хэсэгт шинээр худалдан авсан тоног төхөөрөмжийн дүн оруулалтын. За баяр хүргэе зөв байна. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ дээр тайлгнах юм байна. За. Энэ их гоё азтай байна л гэж хэлэх үү те. Жилийн 4 өдрөд яагаад ээлжилдэг вэ? Жилийн 4 Өдрөл нар тойрцдаг учраас. За ер нь авъя те. Арайч нар тойрохгүй. Нарыг тойрч хэрэгдэг болохоор за тийм ба. За. Хоёр буюу хэд хэдэн талуудын хоорондох хууль ёсны эрх ба үүрэг үүсгдэг хэлцлийг юу гэж нэрлэдэг вэ? Хууль эрх зүйн. За би дахиад уншиж өгье. Хоёр буюу хэд хэдэн талуудын хоорондох хууль ёсны эрх ба үүрэг үүсгдэг хэлцлийг. За баяр хүргэе. За. Монгол орны хэдэн хувь нь хээрийн бүсэд хамаардаг вэ гинэ? 26. Баяр хүргэе зөв байна. Нэгтлэн бодог бүртгэлийн бодлогын өөрчлөлт, тооцооллын өөрчлөлт, алдааг бүртгэлд тусгахад баримтлах стандартыг нэрлэнэ үү гинэ. Дахиж уншиж өгье. Нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, тооцооллын өөрчлөлт, алдааг бүртгэлд тусгахад баримтлах стандартыг нэрлэнэ үү? iPhone стов өсөл баримтлан. Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт. Бодлогын өөрчлөлтийг тийм стандарт. Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт 8 юм байна. За. Дэлхийн хамгийн анхны төмөр зам хэдэн онд бий болсон бэ? 1835 онд. Баяр хүргэе зөв байна. Улаанбаатар төмөр замын хамт олон 2024 онд хэдэн сая тонн ачаа тээвэрлсэн бэ? 33.4 тонн. Баяр хүргэе. Гахалтай. Газар хөдлөлтийн хүчийг ямар нэгжээр хэмждэг вэ? Магнитууд. Харамсалтай байна. За баяр хүргэе. За. Монгол улс хэдэн говьтой вэ гинэ? 33 говьтай. Баяр хүргэе. Аль данс хошоо асуулч за. Аль данс үргэлж жингээ хасахыг хүсдэг вэ гинэ? Аль данс үргэлж жингээ хасахыг хүсдэг вэ? Хошоо асуулт. Өрийн данс юм болов уу? Өглөг өрийн пассив данс. За өглөг зардал хоёр чинь нэг үлээ. За тэгвэл авчи зардлын данс юм байна. За Эртний Египтчүүд ямар амьтнаа үхэхээр хөмсгөө хусдаг байсан бэ гинэ? Арслан. Арслан. За ингээд яг одоо танин мэдхүүн асуулт хариулт асуулт нэвтрүүлгийн шилдэг 10 ордч үлдсэн байна. Алгаш баяр хүргэе. Эртний Египтчүүд ямар амьтнаа үхэхээр хөмсгөө хусдаг байсан бэ? Муурыг. За баяр хүргэе зөв байна. Муур. Мунисипа актем хизээ байгуулагдсан бэ? Актем нь үү? Бав 4 3 Гүг нь ойрхон 2 байгуулдаг. шууд буудаг шүү дээ одоо тийм нэг он хэлээд үзэхгүй 2003. 3 он за харамсалтай байна. За Мунисипактем хизээ байгуулагдсан байна? 25. За баяр хүргэе. 2025 оны 4 сарын 1-ний өдөр байгуулагдсан юм байна.
За хошоо асуулт юм байна шүү. За хошоо асуулт орж ирсэн шүү манайхаа. Чи уулын замаар хурдж явжээ. Хажуу талд чинь асаг, нөгөө талд чинь ангал. Гэтэл урдаас чинь нэг эмгэн сайхан хүүхэн хоёр гараад ирлээ. Чи алийг нь сонгох вэ гэнэ? Эмэгний сонгоё. Ямар муугай. Хариулт нь юу юм бэ? Хошоо асуулт. За дахиад нэг өчиг. Чи уулын замаар хурдж явжээ. Хажуу талд чинь асаг, нөгөө талд чинь ангал. Гэтэл урдаас чинь нэг эмгэн сайхан хүүхэн хоёр гараад иржээ. Чи алийг нь сонгох вэ гинэ? Аль нэг хариултын биш сонголтыг сонгох юм уу? Эсвэл зүгээр өөрөө нөгөө нэг юм хошоо асуулт болгож. Хошин асуулт тий. Хошин асуулт. Одоо тэгэл дайрал гарыг да. Хараад гараад. За эмийг сонгоё. За харуултаа биш үү? За. Асуултаа дахиад таач. За асуултыг дахиад уншиж өгье. Чи уулын замаар хурдж явжээ. Хажуу талд чинь асаг, нөгөө талд чинь ангал. Гэтэл урдаас чинь нэг эмгэн сайхан хүүхэн хоёр гараад ирлээ. Чи алийг нь сонгох вэ гинэ? Аль хурдны сон. Нөгөө хар цагаан мөр шиг юм байна тий. За энэ асуултыг өндөрлөө. Хоорондоо сонгох юм байна тий. Хоорондоо сонгоод зогсох юм байна. Заавал дайрах шаардлага байхгүй байна. Аль хурдныг нь сонгоно гэдэг асуулт бол бас л бэст байлаа тий. Тэр хоёр уралдаа одоо яах ч ёстой. За Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагт хэдэн онд гишүүнээр илсэн бэ? 61 онд. Баяр хүргэе. Хүмүүжин хэдэн онд төрсөн бэ? 1162. Баяр хүргэе. Монгол улсын анхны мэрэгсэн нэгтлэн бодогч хэн бэ? Монгол улсын үү? Монгол улсын анхны мэрэгсэн нэгтлэн бодогч хэн бэ? Төмөр замын хаалт мэдээ. Тийм үү. За харамсалтай байна. За. Монгол улсын тий. Лувсан шарав марав тиймэрхүү нэртэй л юм ачаа. За биш үү. Харамсалтай байна. За. Монгол улсын анхны мэрэгсэн нэгтлэн бодогч хэн бэ? Найдаг юм уу? За биш үү. Одоо ер нь дээр үеийн нэрнүүдийг буудаж хэлж гинэ үү? Эсвэл үнэхээр мэрэгсэн бодогч хүмүүс байдаг юм болов уу? За. Орж ирэхгүй дуудахаас бочруулах шиг болчих та. За биш үү. За. Монгол улсын хамгийн анхны мэрэгсэн нэгтлэн бодогч юм бэ? Эрдэнэ юм билээ. Нэг эрдэнэтэй л нэр үүдэг. Биш үү? За харамсалтай биш үү. За. Оор хэлсэн. Осор гарав юм. Одоо бүр оогоор ихэлсэн. Инээр төгссөн нэртэй хүн байна. За. Далайн аудитын компани захирал мөрчлөөгүй юу? Би мэдэхгүй. 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 За. Энэ самдан Самдан биш байна. Жигдэн гэдэг хүн байдаг юм байна. За барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин зэрэг хөрөнгийг санхүүгийн тайлангийн зорилгоор ямар хөрөнгө гэж үздэг вэ? Эргэлтийн бус хөрөнгө. Баяр хүргэе. Зүг байна. За энэ онцлог байна. Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг, хангаа дэлхийг чимдэг хөшиг, халуун наранд сөхөгддөг хөшиг тэр юу вэ? Үүл. За харамсалтай байна биш байна. Асуултыг уншиж өгье. Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг, хангаа дэлхийг чимдэг хөшиг, халуун наранд сөхөгддөг хөшиг тэр юу вэ? Тав. Дөрөв. За. Харамсалтай байна. За. Эдгээр утгыг бодъё тий. Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг, хангаа дэлхийг чимдэг хөшиг, халуун наранд сөхөгддөг хөшиг тэр юу вэ? Үйл биш тий. Тэгэхээр чинь 5 4 3 2 1 тэг за харамсалтай байна. тэнгэр цэлмэх шүү. За биш байна.
Манан бодос сүдэр. За баяр үргээ манан байлаа. Амар зайтай манан бодос үүд ямар юу. Нэг дураар 12 хэлнэ. За. Төрийн болон орон нутгийн өмчөд тэдгээрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжин нэгтлэн бодогчийн бүртгэлийн ямар стандартыг дагаж мөрддөг вэ гинэ? Улсын секторын нэгтлэн бодох стандарт. За биш байна. За юм. Төрийн болон орон нутгийн өмчөд тэдгээрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжин нэгтлэн бодох бүртгэлийн ямар стандартыг дагаж мөрддөг вэ? Олон улсын тайлбарлалын стандарт. Баяр хүргэе зүг байна. Шилдэг тодорхой гэдэг. За өнөөдөр асуулт хариулт асуулт 50 мэдхүүн цэнгэн нэвтрүүлгийн шилдэг 5 орцож үлдсэн баяр хүргэе. Өөрсдөө нь хүсэлтээр алдагдсан даа. Зэрэг нэмхийн өмнө киноны ноёныг хэн гэдэг вэ гинэ? Зэрэг нэмхийн өмнө киноны ноёныг хэн гэдэг вэ? Лодой сонгоо. За. Тэр бол улмаа. За. Урт нэртэй Sing Dolby ямар жалбуу ямар юм блэ? Тийм. Зааж арай. Тийм. Sing Dolby ямар юу л жалбуу нэг 4-5 үе орсон урт нэртэй. За, ер нь авчихуу тий манайхаа бас төвчлөө шүү дээ тий. Төвчин мижид балби гом зайр гэх. За баяр хүргэе. Шилдэг 4 орчж үлдлээ. Хуурай газрын хамгийн том махчин амьтан юу вэ? Махчин. Хуурай газрын махчин гэхэр чинь Тас. тасаан гэхэр чинь Заан бол махч амьтан биш тий. За тас харамсалтай байна. Буруу байлаа. Баав алах та хамгийн том. За баава дотор ямар баава юм болоо? Хүрэн бааваа. Харамсалтай байна биш үү? Энэ асуулт ингээ хаалаа дараачийн асуулт. Энэ бол цагаан баава байсан. Яг цагаан гэлхээ орж ирчихсэн тавал. 1949 оны 11-р сарын 7-нд Улаанбаатар хотод юуны чиглэлийн галт тэргийг хүлээн авсан бэ? Сүхбаатар Улаанбаатар чиглэлийн анхны галт тэрэг гэж авсан. Буруу байна. За 1949 оны 11-р сарын 7-нд Улаанбаатар хотод юуны чиглэлийн галт тэргийг хүлээн авсан байна? Наушк Улаанбаатар. Баяр хүргэе зүг байна. За таартан зогсчихлээ шүү. За энэ өнөөдрийн асуулт хариулт асуулт тэмцээний шилдэг 2 оролцогч үлдсэн байна. Энэ 2 оролцогчийн нэг нь өнөөдрийн ялагч болж шагналыг хүртэх болно. Баяр хүргэе. За хоёулаа нэг одтой байгаа тийм нэг стикертэй. За нэг амттай байгаа юм байна. Менделеевийн уялдах системд тэмдэглэгдээгүй цорын ганц англи үсэг юу вэ? Ер нь бол буудсан л зүг багтай мэдэхгүй бол. Менделеевийн уялдах систем тэмдэглэгдээгүй цорын ганц англи үсэг юу вэ? 5 4 3 2 1 X. За буруу байна. Омега. Омега. Үсэг. Үсэг шүү. За биш үү? Харамсалтай байна. За дахиад эхлэе гэсэн үг те. J үсэг байт юм байна. За. Таван талтай геометрийн дүрсийг юу гэдэг вэ? Пентагон. Баяр хүргэе. Монголын мэргэсэн нэгтлэн бодогчийн институтийн хяналтын зөвлөлийн дарга хэн бэ? Одоогийн үү? Одоогийн үү те? Одоогийн дарга юм байна. 5 4 3 Анх хоёр. За баяр хүргэе зүг байна. Яагаад тэнгэр цэнхэр өнгөтэй харагддаг вэ? Алс хязгаар нөгөө өгтөр харагдах цаана юм байхгүй болохоор. За биш үү? За Холоос харагдаж байгаа болохоор.
За энэ асуулт хоёулаа хариулж чадсангүй. За тэгэхээр эхлэнэ гэсэн үг. Нарны гэрэл агаарт сарниж цэнхэр долгионы урт хамгийн их тархдаг учраас тэнгэр маань цэнхэр өнгөтэй харагддаг юм байна. За Улаанбаатар төмөр зам энэ хэдэн оны хэдэн сард үүсгэн байгуулагдсан бэ? 1949 оны 6 сарын 6. Баяр хүргэе. Google гэдэг нэр хаанаас үүсэлтэй вэ? За та хариулж чадвал ялагч болох болно. Google гэдэг нэр хаанаас үүсэлтэй вэ? Америкаас. Тэр бол орон улсын гүйцэл асуугаагүй юм байна. Ямар нэг зүйлээс Ингэж санаа авч. одоо нөгөө бугуйлдаж барьж авах. Тэгээ санаа авч нэрлсэн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Юунаас санаа авч гэж нэрлсэн юм бол? Санаа авч гэдэг нь 5 4 3 2 Монгол байсан бол морины бугуйлаас гэсэн. За хоёул алдсан. Google гэдэг математик нэр томьёоноос анх үүссэн юм байна. За тэдээс тэдэн мянган хооронд тэгээд багцаагаар хэлж болно шүү. За дунд нэг 50000 дотор бол би окей авчина. За хүн өдөрт хэдэн удаа нүдээ анивчдаг вэ? Дундаа би 50000 гээд гаргаж өгч байгаа. Тэгэхээр тэднээс тэдэн мянган хооронд гээд 5000 дотор тайлж болно гэсэн. За 15,000 гарч байна. За баяр хүргэе зүв байна. 15,000-аас 20,000. Баяр. Удаа нүдээ аривчдаг юм байна. За Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчийн одоогийн ерөнхийлөгч хэн бэ? Оюунбаатар. За харамсалтай байна. Харамсалтай байна. За харамсалтай байна. Дараа тийм шүү дээ. За та хариулт өнөд ялагч боллоо. Баяр хүргэе. За өнөөдрийн асуулт хариулт танин мэдхүн цэнгээр нэвтрүүлгээ маань ялагч Алтан чимэг тодорсон байна. Баяр хүргэе. За тэгэхээр өнөөдрийн энэ цэнгээр нэвтрүүлгийн шагналыг болохоор манай 2021 оны 12 дугаар сарын Батэрдэн даргатай олонлог ангийн хамт олон маань ивент итгэсэн юм байна. Ингээд олонлог ангийн төлөөлөл Батэрдэн таныг бэлэг нь гардуулж өгнөх юм, шагналыг нь гардуулж өгнөх юм урьж байна. За ингээд авиас бэлэг ур чадвараараа нэгдүгээр байранд орсон Алтан чимэг танд ингээд 21 оны 12 сарын мэргэжлийн нэгтлэн бодогч олонлог ангиас цаг төвний шагналыг гардуулж байна. За өнөөдрийн асуулт цэнгээр нэвтрүүлэгт маань Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтийн төмөр зам салбарын хамт олон оролцлоо. Баярлалаа та бүхэндээ. За энд хүрээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.